Эрхэм үзэгч та бүхэндээ MNB Спорт сувг 90 хэмэр нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг төлөвлөж байна. Цагаан мөрөн жилийн арчсан хувьсгалын төвлөгөөнөөр монголчуудын үндэсний ухамсар, хүүхдүүд, өв соёлын дэдлэх үзэл санаа улам гүнзгийсэн юм. Эдгээр нэгэн үеийнхэн орон суурин бараадад амьдралын хэвшил нь хотодсон хэдий ч тэдний сэтгэлийн үнд үндэсний соёл уламжлалынхан зул өгөөгүй байсан юм. Нийгмийн амьдралын бүхий салбарыг хамарсан их өөрчлөлтийн салхи угаасан үлэг морин төрийнхөө сүлдэнд сэтгэлийнхэн хомирцалж явдаг монголчуудын хувьд урд мөрний уралдаан түүнийг тойрсон өв соёл руугаан тэмүүлэх их хүчийг өгсөн билээ. Уяач гэдэг зөвхөн хөдөөний малчин хүн байх ёстой гэдэг ойлголт энэ цагаас хүрээгээр тэлж уяачдын нийгмийн бүтэц өөрчлөгдөж эхэллээ. Ганцхан 8-аар анхныхаа хоримтлыг явуулсан залуучууд үйлдвэрлэлжлэгээ эрхэлж түүнээсээ олсон ашгаараа урд мөр худалдан авч үйд сойж эхэллээ. Энэ олон залуусын дунд олонний шинтэн сонсох дуртай эстрадын айзам хамтлагийн дуучин Цогтын Бат сайхан үсэндээ хусуур сойс авчуулчихсан гүйж явлаа. Зарим нь түүнийг тэр үедээ тоон дотор үсэг гихчээр гэж бодож байсан ч тод манал авьяач мордны соёлын зүтгэлтэн болно гэж төсөөлөж гүйзээ. 90 хэмэр нэвтрүүлгийн энэ удаагийн зочин Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч Монгол улсын тод манал авьяач Цогтын Бат сайхан. Цогтгоох нь хэдэн хүүхэдтэй айл юм бэ? Тийм, манайх ч одоо 4 хүүхэдтэй. Нэг охин 3 хүүтэй. Тийм, багнаас ч одоо би бол бусдын нэгэн адилал одоо социализмын үеийн сэхэтэй айл хүүхэд байсан. Багнаасандаа одоо Орос сургуульд орж Орос сургуулаа хүртэл хаяж одоо энэ адуу малд дурлаж тэгээ одоо тэр үед чинь зуны амралт болоход өвөө эмээ дээрээ очиж одоо тарганы хүүхдэл гэж ярьдаг байсан. Тэгээ Батцанбүрт очиж Батцанбүрт л одоо баг өссөн дөө. Тэр цөгнөрийн гол, өдлөгийн гол, бургалтаан гол гэж Батцанбүрээр одоо манай өвөө их нотголдог. Тэгээ тэр үеэс л одоо мал тайртай, морин дуртай болж чөдрийн ганц 2 хомортой. Тэгэл бусад хүүхдүүдийн адилаар тэр морио хайрладаг, тэр морио уйчдаг, унцдаг. Тийм л байсан. 1960-аад оны сүүлээр далуулгын морин завод тарж туулгалын хойд талын адуу ялангуяа бага насны их л хурдж эхэлсэн юм. Баруун зүүн хараа, Баян цогт, Лодсонбор, Баян Жандман гээд энэ нутгийн бага насны адуу улсын их баяр наадмыг нэг хэсэгтээ л ноёлж байлаа. Ялангуяа Төв аймгийн Батцанбөрийн сүмийн аж ахуйн нэр туяач, Жонхомыг Дамжсурангуй, Өвгөнгуй гээд нэр цуутай уяачдын сойсон түмэн нөхүүдийн алтан тоосонд Цогтын Бат сайхны бага нас өнгөрчээ. Өвөө эмээ дэрэн өссөн хотын хүүхэд амьдралын хоёр хөвчлийг харьцуулан уламж хэрсүү болцдог гэлцдэг. Өвлөн Орос сургуульд өрний соёл думбаж, зун нь өвөө эмээ дэрэн ирэхээр дорны ухаан дэлгүүд үүссэн түүний бага нас шэндөө намуухан урсгалтай цогнөрийн цэцэрэд нугад урдан өлгийн төвөргөн ин гондуутай үлджээ. Тэг яг манай ээжийн аав эднэр сайхан адуучин Увс аймгийн өндөр хангаас өмнө нэгдлийн адуучин юм байсан. Адуу малд явахдаа сайхан дуулдаг болдог байсан юм билий. Би одоо 4 настай хүүхэд ээжтэйгээ цуг өвөө дээрээ очиж бас нэгдлийн адуу гэж 300-400 адуу малж исэн хөгшний одоо эмэйл дээр одоо дүүрүүлээд явж бас ингэж моринд дуулсан. Энэ бүхэн мал одоо бас моринд ойртуулж. За дуучны хувьд бол яг социализмын үед чинь бид чинь 1986 онд 10 төгсөөд дээд сургуульд орж чадаагүй бол бидний чинь шууд цэрэгт явдаг байлаа шүү дээ. 3 жилийн цэрэгт явна. Тэгээ угаасаа би урлаг спорт юмд нэлээд тийм дуртай хүүхэд байсан. Тэгээ сургуульд 10 жилдээ бас хамтлаг байгууллаад дуулдаг болдог улс төрийн дууны хамтлаг гэж. Тэгээ одоо ер нь дээд сургуульд орохгүй бол цэрэгт явах юм даа гэд. За дээд сургуульд орох юм бол ер нь ямар сургуульд орох хэрэгтэй хүн юм. Гэт яг ингээ харахаар эргээд угаасаа би ерөнхий эрдмийн хичээлд их муу. Бусад одоо уран зохиол монгол хэл байдаг юм уу тэгэл бусад хичээлүүд дээр сайн. Тэгээ одоо судлаад үзэхэд багшийн дээд сургуулийн биеийн тамир урлагийн факультет гэж байдаг. За тэнд дуулаачийн анги гэж байдаг юм байна. Дуучны анги. Гослол дуучны анги гэж. Тэнд одоо орох юм бол бас одоо нэг дээд сургуулийн дээд мэргэжлийн эзэмших юм байна гэд тэнд шалгалт өгсөн. Тэнд одоо очиж шалгалт өгөөд одоо манай урлагийн бурхад гэдэг манай ардын жижигчин хайдуу багсан цэвэл сүрэнгуй одоо загц сүрэнгуй гэдэг одоо манай бүхэл одоо
сонгодог урлагийн маструуд энэ бурхад маань бол надад шалгалт авч тэгээ одоо тэрэнд би хамгийн дээд оноогийг авч 45 оноогоор одоо хамгийн дээд оноогийг авч тэр сургуульд орсон. Тэгээ одоо урлагийн сургууль төгссөн. Багшийн дээдт чи одоо тэгээ тэр үед чи бид чи эцэвэл авдаг байлаа шүү дээ. Тий. Сайн сурвал 240 авна, онц сурвал одоо бас 300 төгрөг авна. Тэр чинь бас хөөхөн цалин. Дээд мэрэгчлэлтэй хүн нэг 600-аас дээдлэн 800 төгрөгийг цалин авдаг байсан шүү дээ. Тэгээ одоо хажуугаар нь 200 төгрөг бол 240 төгрөг бол мэдээж тэр залуу хүнд амьдрал ахуйд хүрэлцэхгүй. Тэгээд өвөл төсний соёлын ордны айзам хамтлагт одоо дуучнаар очиж оюутан байхдаа шалгуулад тэгээд тэнцэж ингээд айзмын дуучин болдог байхгүй оюутан байхдаа. Гарсаар харлсан нийгэм зах зээл шилжиж хүн болгоно л одоо өөр ингэсэн чаддаг бизнес ганцгын 8 одоо тэгэл Германаас машин зөөж одоо хятад руу гаргаж зарах гэх жишээний бизнесийн ажлуудыг бүгд л эхэлсэн л дээ. Тэдний л нэгэн адилаар би бизнест орж ер нь багын минь мөрөөдөл одоо багада тачир өссөн зайлшгүй манай өө юм хоёр чинь олон хүүхдүүдтэй тэрний одоо хүүхдүүдгээл ач зээнээрээ тэжээх гээд социализмын үед чинь малын тоо толгоо заачдаг байлаа шүү дээ. Тэмжээтэй. Тэгэхээр одоо чөдрийн ганц 2 морьтой бусд нь үхэр байдаг. Тэр үхрийнхаа сүв цагаан эдгээр одоо зайлвал тэр муу ач зээнээрээ тэжээх гээд тэр үед л би одоо нэг азар гадуутаа болж уурга барьж үзэх юмсан гэсэн хүүхд насны минь мөрөөдөл. За тэгээ зах зээлд ороод бизнес юмд амжилттай болоод 1993 онд юм уу да. Энэ яг энэ Доронтой аймгийн Чоо улсын сумаас Оросоос одоо Иж планета 5 гэж мотоцикл оруулж ирж анх азар гадуутаа болж тэр хүсэл маань биелж. За тэр үеэс хойш би одоо 2000 он хүртэл сум орон нутагт уралдаж айраг төрөө авч. За 2000 оноос эхлээд за одоо би нэг улсынхаа наадам, бүсийнхаа наадамд одоо хүч үзэх цаг болсон юм байна гэж бодож ингээд улс бүстэй уралдсан. Тийм түүхтэй. 2004 оны үндэсний их баяр наадмын их насны нэмэрд жирмийн цагаан хөтлөрүүд онгойход тарих нэмэрдийн дунд Дувангийн Батсан бүрсмийн уяаж Симба компани уяаж цогтын бат сайхны хээрмэр хөдөлж явна хэмээн хүн 7 удаг даяар зарлагдсан дээрээ. Олон жилийн хөдөлмөрийн үршимийг хүртэж төрийнхөө наадамд их насны мөр хайрагдууллаа. Уяачин өмац их насны мороор нэгднэ гэдэг олон наадмын дэвжээнд асрын өмнө морь цоллуулахын их билэгдэл. Тэг ер нь бол би их насны моринд бол их дуртай. Их насны морь бол эр хүнд өм авчирдаг гэж ярьдаг. Их ч олон их насны морь худалдаж авсан байдгийн билээ. Дарамт Монголын уудан тал бэлчээрлэх Додмандаа уяаж цогтын бат сайхны олон жилийн уйггүй хөдөлмөрийн үршим энэ сайхан адуун сүрэг. Тэр их сүргийн дунд төмөн олноон дөрийн булан бүсийн наадамд олон доо бясгаж явсан урдан мормор нь энэ жил 23 настай идэрхэн морлуга төвлөж явна. Уул гарал нь Сүбаатарын асхтын борохоноогоо адууны энэ сайхан буян эхэндэн харбар байлаа. Дөрвөлж харигдсан наадмуудын найраг тэр чигээрээ тогтцоо югэлтэй одоо цагаамар болжээ. Бормор бат сайхан уяачд араасаа мөнч олон хурдад агуулсан. Бормор бол их түүхтэй ирсэн мөрөө. Яг би өөрөө очиж бор ухногоохоос аваагүй. Бор ухногоохоос авсан хүн нь бол манай Содомцог Тодмонлах. Содомцог Тодмонлах авцраад Бадамжуна дарах төгсөн бид. Бадамжуна дарах хавчиг мөр надад одоо бэлгэнд өгч. Тэгээд тэр мөр маань
одоо авсан жилээс эхлээд хурдалж хамгийн сүүлд одоо 17 онд бидтэй одоо 20 жилийн ойгоор чинь 18 настай мөр би уйж одоо бор мороо маань ус газрын одоо 3-2-ыг хүртэл одоо хөдөлж явж одоо бас манай уяачид бүгд бидтэйг сайхан биширч хайрлж явсан. Үзэгч та бүхэн Монгол Улсын Тодмол уяач Цогтын бат сайхны урдан мөрмөрний төрүүлж баригдсан олон наадмуудын төвчийг харж байна. Ламан гэгэний 370 жилийн ан хаман үзөв. Дүнжин гарвын хурдурал дааны айргийн тав, өмнө говийн аврын бүсийн урал дааны айргийн тав гээд том жижиг мөнч олон наадманд цагийн цуут урднуудын шанцыг бат сайхны мөрмөр шалгадаг байсан. Он хоёрыг Тодмолгийн мөрмөр, Торгоныган төмрийн мөрмөр, бат сайхны мөрмөр, Эрдэнэтийн мегмар дөржийн мөрмөр гээд хэдэн сайхан мөрмөр 2000 оны сүүл үеэр Монгол наадмын дэвжээн дээр олон нүмний хүүдийн шанцыг сорж алдаанд урсгаж явсан билээ. Тэр бүгдийн нэг үл яхан аргагүй Монгол Улсын Тодмол уяач Цогтын бат сайхны урдан мөрмөр. Ухнаагуудаа сүүлд нь танилцсан уу? Сүүлд нь би очиж ухнаагуудаа одоо хадаг барьж бас адуунаас нэг охин адуу авч ингээд танилцж исэн. Зайлвал өөрөө бол бас жоохон нас өндөр болсон адуу молоо ууж чадхаас үлдээ байсан үе байсан л да. Тэгээд тэр гүүн хүртэл одоо надад байдгийг баруун руу адуунаас. Монгол дүмэн адуугаа унаж идлэх, сүү шимийг нь хүрдэх, аян дайн харилцаа холбоонд хэрэглэх, уй шурдлуулах гээд бүхий л чиглэлээр эдэлж ирсэн. Ялангуяа уйд сойдог хурдан адууныхан үйлдвэр угсааг байнга сайжруулж ирсэн нэн эрдэнэ. Өвгдийн энэ сайхан уламжлалыг энэ цагийн залуучууд нь улам өргөжүүлж, орчин үеийн шинжлэх ухааны үндсэлтэйгээр бий болгосон цэвэр үйлдвэрийн адуугаар Монголынхан хурдны чиглэлийн адууг сайжруулж, шинэ Монгол адууг зогсоож эхэлсэн билээ. Тэр хүмүүсийн нэг бол Цогтын бат сайхан уяач. Тэр хөлгүүдийн төрөвчүүл түүний хурдан хонгор азраг. Анх Доронтоос азраг адуу аваад тэрнээс хойш одоо тэр үеийн л одоо хоттой ирсэн манай Жаргаланд, Борнуур одоо өөр хаа байдгийг тэгэл одоо энэ зүүн зүгийн нутгаас аль айлын л одоо удам ухшилтаа гүү азраг болгоныг л цуглуулсан л да. Тэгээ одоо 2002-3 оноос хойш одоо энэ шинэ цагийн Монгол адуу гэж адууг анх одоо манай энэ МТТ-ийн тэрвш адуу энэ өөр Монголоос оруулж иж уралдаж одоо хурдан хээр халзан мөрөд одоо та бүхэн мэдж байгаа Дүнжин гарвын уралдаанд хол сайхан төрүүлж исэн. За ер нь адуугаа бол чанаржуулж цусыг дээш нь татах хэрэгтэй юм байна гэж. Хамгийн анх онн Тодмоллаа бидэд дуграа Тодмоллаа тэрвш бидэд Москва явж Оросоос одоо энэ цэвэр адуу оруулж ирэх гэж яваад. Тэгэл тэр үед тэрвшгоо онгоо бидэд оруулж ирсэн адуунаас би нэг цэвэр араб азраг, нэг англи араб азраг гэдэг цагаан азраг одоо манай энэ Сувдан зэрд эднэрийн эцэг ийм хоёр азраг оруулж ирээд энэний одоо оруулж ирсэн араб азрагны маань төлөв бол энэ хонгор азраг. Энэ маань бол одоо шинэ цагийн Монгол адууны одоо эхлийн үед бол маш олон айрыг төрөө авсан. Тухайн үед одоо 9 төрөө 2 айрыг авсан байдгийг. Тэгээд одоо унган адууга улс бүсийн наадамд айрагдуулаад ирэхэд л за одоо би сансандаа хүрж байгаа юм байна да. Миний адуу сайжирч байгаа юм байна гэж. Тодмоллаа Цогтын бат сайхны хурдан хонгор азрага дааган цагаасан эхлээд айрыг төрөө алдаг. Самрын бүсийн уралдаанд даагандаа төрүүлж, Дүнжин гарвын хурдуралдаанд соёолон дон төрүүлж, Булган хангайн уралдаанд энэ соёолон дон төрүүлж, ардын хүнсгэлийн 89 жилийн ой хоёр наадмаар зааландан мөн үзүүдэж, Эрдэнэтийн хурд наадманд мөн үзүүдсэн гээд түүний хурдан хонгор азаргнуудын амжилтын төвчөөр орчууч болшгүй. Туулаа жилийн анхны том бүсийн наадам. Би ерөн соёолон айрагдуулж үзээгүй юм байна. Улс бүсийн наадамд. Тэгээ хонгор өрөө маань одоо энэ том бүсийн хаврын бүсийн наадамд төрүүллээ. Тэгээд сэтгэл бол маш өндөр байна. Цогтын бат сайхан зөвхөн морь уяад л айрыг дөрөв хүлээгээд явсангүй. Бусдынхаа нойр хоолой хасан байж уйж ирсэн тэр олон сайхан хурднуудыг
хөдлөөнгүй элдв осол өндөгдөлгүй сайхан уралдуулах гэдэг мөр үеийнхаасаа ч хэцүү албамд нөхдийнхөө хамцуудаг лээ. Монголын морин спорт уяачдын холбоо Дөнжин гаргийн уралдаан, их хурд уралдаан, бүсийн уралдаанууд, генисийн уралдаан гээд томоохон уралдаан зохион байгуулахдаа уралдааны зам засах өндгөн бөгөөд нэн хариуцлагатай ажлыг хэн доноох талаар хэлцгээд Цогтын бат сайхан цагаан бандын баян жаргад ойлвол тэргүүлэгчид нэгэн зэрэг хардаг байлаа. Олон уралдааны өмнөх шинүүдэд өлдөө зам дээр зогсож бараг л чулуу өгнийг нь дүүж засч зогссон доо. Би ганцаараа ч биш манай холбооныхан тэргүүлэгчид бүгд л одоо энэ хүүхэд мөр 9 минут уралдах тал дээр бүгд л сэтгэл зовж явдаг. Явж байгаад нэг хотны нөхч байсан тэрлүүр одоо чулуу юм хийж бөглөж явдаг. Ийм л сэтгэлтэй сайхан хүмүүс шүү дээ манай морныхан чинь. Тэгээ тэр утгаараа одоо намайг манай одоо энэ холбооныхан бас тэрэн дээр томилдог байсан юм байлгүй дээ. Бүхэл одоо зам дээр хаврын уралдааны идэр цас хүмүүс юм дээр ингээд хараад л арай жоохон нөгөө уралдааныхаа байдлыг мэдэрдэг гэдэг утгаар нь томилдог байсан баг. Тэгээ тэр ч утгаараа уралдаанууд сайхан болдог, зам харуугийн засдаг, аль ч уралдаан үйл 100 хаврын бүхэл уралдаанууд дээр бас тэр нь санаа тавьж нэг мөр энд бүдрээ битгий унчхаасаа нэг мөр энэ дээр битгий халтарчхаасаа гэдэг нэг мүс байсан ч одоо тэрийг очиод зохиод явах ийм сэтгэлтэй манай уяачд. Тэр мөр хөөхт маань 9 минут уралдаад ирвэл тэгээд наадам сайхан боллоо. Тэр төрүүлж арих татаа голно ш. Манай Монгол наадам гэдэг бол хатуу том шалгуур байдаг. Тэр 400-500 адуу уралдах 5 адуу барьдаг. Дэлхийд байхгүй ийм сайхан наадам. Тэгээд Монгол хүний, уяач хүний одоо малаа хүүхдээ гэсэн сэтгэлээр л одоо бид энэ хүнтэй хандж тэр ажлыг л хийж явсан. 2019 онд Монголын морин спорт уяачдын холбоо ээлжидэх хурлаан хийлээ. Монголын уяачид өмнө нь дулгараад байгаа сорилтуудаа хэрхэн даван дуулах талаар бүгдээрээ тал талаас нь хэлсэн шин зорилтоо тодорхойллоо. Энэ шин зорилтыг эх он жилүүдэд уяачдаа манлайлан өдөрдөн хэрэгжүүлэх нэр хүндтэй хэрнээ нэн хариуцлагатай үүргийг Монголын морин спорт уяачдын холбооны эрх барихтай байгууллага Монголын морин спорт уяачдын холбооны хурлын төлөөлөгчид Цогтын бат сайхан доногдуулж дийлэн колонхорон түүнийг Монголын морин спорт уяачдын холбооны 5 дахь ерөнхийлөгчөөр сонголоо. Одоо Монголын уяачид Цогтын бат сайхнаар уралдааны зам биш харин улс Монголынхон морьтны соёлын ирээдүйн хойчин өргөн замыг сууж дэлхийн хурдан морины уралдааны уудам орон зайд өгөх өлгийн жолоог хадгалууллаа. Тэгээ манай үеийн одоо удирдлагууд, тэргүүлэгчид, ерөнхий нарийн бичгийн дарга нар энэ одоо өнөөдрийг хүртэл авч явсан энэ холбооныхаа үйл ажиллагааг цааш нь улам цар хүрээтэй өргөжүүлэх. За цаашлах юм бол одоо бас гадаад дэлхийн тавцанд гарах сонгодог тал руу нь хөгжүүлэх гэдэг юм л бодогдож байсан. Тэгэхээр өмнөх ерөнхийлөгч нар заахаа хонцоглож ерөнхийлөгчөөс авахгүй даа тийм ээ. Энэ өмнөх том зорилтууд хэрэгжиж ирсэн байна тийм ээ. За хонцоглолын асуудал албаа байгуулсан гэл. Одоо Троттерийн боргерт 4-5% уяач одоо анхны холбоог байгуулаад тэгэл одоо бүсийн наадмуудыг одоо зохион байгуулад бүсийнхаа наадмаас одоо шигшээд их хурд уралдааны зохион байгуулаад анхны их уралдааныг одоо эртний нийслэл хар хорин 98 онд зохион байгуулж яхад би ч одоо тэр үед чинь дөнгөж нэг сумын уяачлал байлаа шүү дээ. Тэнд одоо очиж үзэж бензин тусгүй болж одоо тэр их олон ард түмэн морныхоо төлөө одоо яаж амьсгалдаг юм бэ гэдгийг бол тэндээс харж бол би бахархаж байсан. Манай буян дэлгэр ерөнхийлөгч байна. Буян дэлгэр ерөнхийлөгч маань бас л одоо энэ холбооныхоо цааш дөрвөлжлөх үйл хэрэгт бол бас маш их хувь нэмэр оруулсан. Батэрдэн ерөнхийлөгчийн үед бол одоо үндэсний их баяр наадмын тухай хуульд одоо бас өөрчлөлт оруулж уяачдынхаа цол зэрэг юмнуудыг бол одоо төрөөр өвлөлдөг ерөнхийлөгчөөр ийм сайхан одоо бас жишг тогтсон. За тэгээд инх бол ерөнхийлөгч байна. Энэ үед бол одоо бид чинь морины маань бай шагнал ямар байсан блэ? Энэ морныхаа бай шагнал, морины үндэс нь энэний ард байгаа уяачид энэ туслахууд энэ хүүхдүүдийн одоо хөдөлмөрийн хөндрөөлөх тал дээр үе үеийн манай ерөнхийлөгч нар бас их одоо ажил зохион байгуулж явж ирсэн. Тийм нэмэгдүүлж ирсэн. За тэгээд одоо бид чинь Азийн морин уралдааны холбооны гишүүн, дэлхийн одоо олон улсын морин уралдааны холбооны гишүүн. За тэгээд бүр цаашлаад онцлох юм бол бид Генисийн номонд бид 11,000 гаруй мориор жигсаж 4,249 морио уралдуулж Генист одоо бүртгүүлж бас одоо түүхэнд байгаагүй энэ сайхан амжилтыг бол манай уяачд малчдынхаа хөдөлмөр
тэрвихээрээ бүгдээрээ ингээд энэний ардгаж бүртгүүлсэн. Монголын морин спорт уяачдын холбооны бодлого үйл ажиллагаа улам дэлсний нэгэн жишээ бол Монголын шигшмэл хурдан мөрдийг шалгаруулах их хурдан амралдаан Монгол туурхтны морьтны өв соёлын нав. Зөвхөн одоо уралдаан төвтөө биш. Бид уралдааны хажуугаар энэ уралдааныг дагсан Монголынхоо энэ өв соёл энэ юмыг бол бид хойч үедээ бол өвлөн үлдэх тал дээр бол нэлээ бас учир төгсөлтэй байсан юм гэдэг үүднээс их хурд уралдаанаа бид морьтны өв соёл наадам гэдэг агуулгаар нь энийг морой дагсан маш олон уралдаан тэмцээнүүдийг бол зохион байгуулсан. Уг уралд ямар нэгэн морьны уралдаан наадамд одоо хүмүүс ирж уяачд ирж уралдаж уяачдын одоо ах トゥ найз нөхөд баясаж гэхээс гадна тэр уралдааныг үзэх гэж ирж байгаа энэ үзэгч олон маань бас энэ уралдаан тэмцээнд оролцох гэж маш холоос бол морь молаан бэлдэж, дээл хувцаа бэлдэж, уурга одоо бугуулаа, айраг цагаа бүх юмаа бэлдэж энэ бол маш их өргөнөөр оролцдог бол юм нь бол эндээс бол харагдсан. Ганцхан одоо холбооны зохион байгуулж байгаа бүсийн наадам их хурд төдийгүй бид аймаг сумдынхаа наадамд энэ уралдааныг өвсөл соёлынхаа наадмыг бол хамтдагч хийжээ гэдэг ийм уриалга юмыг төвшүүлээд одоо энэ жилийн наадмаас эхлээд одоо аймаг сумдууд бас хийгээд эхэлсэн. Энэ бол одоо бас том ажил болж байгаа гэж хэлж байна. Урдан морин журалдаад 10 төгрөг хадуугаар мэлалгадаг байсан уучны уралдаанч хүүхдүүдийн урсад энэ цагт морион унаг төрүүлгээд орон сууцаар шагнуулдаг боллоо. Үеийн маань холбооны удирдлагууд бол хүүхдийнхээ асуудлыг нэгдүгээр тавьж ирсэн. Хүүхдийнхээ даатгалын асуудал, хүүхдийнхээ одоо хамгаалтын хувцас зэрэг стандарттай болсон. Жишээний за тэгээд одоо хүүхдийнхээ одоо өөрөөс нь зөвшөөрөл авах төдийгүй аав ээжтээс нь зөвшөөрөл авч гараал үсгийн зурулж одоо онуулж явах жишээтэй. За энэ жилийн үед бол хүүхдийн даатгал бол нэлээд тийм чамлагдмаар байсан. Энийг бол одоо даатгалын компаниудтай яриад бид бол даатгалынхаа хэмжээг бол хүүхдийн даатгалын хэмжээг бол өндөрсгсөн байгаа. За хүүхдийн байгууллагууд болон одоо төрийн бус байгууллагатай бид бол байнга хамтарч ажилладаг. Хүүхдийн одоо аюулгүй байдал дээр одоо яаж анхаарах ёстой юм, яах ёстой юм. За даатгал юм нь ямар байх ёстой юм гэх жишээний бол хүүхдийн асуудлыг бол номер 1-т тавьж явсаар ирсэн. Одоо бид хойш ч гэсэн бид бас одоо энэ асуудлаа улам одоо өргөжүүлж, өнцгөрүүлж, шинийг сэдэж хүүхдийн асуудал дээр яах ёстой гэдэг тал дээр бол нэлээд их ажил хийж зохион байгуулж ажиллана гэж байна. Их хурд уралдааны үеэс хүүхдүүд маань өөрсдөө бас тусгай бай шагналтай. Тийм, морь унж байгаа хүүхэд маань бол одоо мэдээж уяач хүн бол одоо хүүхдийнхээ одоо цалин хөлс урамшуул юмыг өгдөг. За холбооны хувьд бол бид сая их хурд 8 уралдаанаас эхлээд морь унаа төрүүлсэн хүүхэд маань бол одоо бас орон байраа шагныя гэдэг ийм шин санаачлалыг гаргаад саяхан одоо 3 наснд уралдсан их хурдаараа төрүүлсэн 3 хүүхэд маань гуруула байртай болох жишээтэй. Урдан морийн үеийн хууль хэрэг бол хувийн зугаа цангил гэхээс илүү улс орныхон эдийн засгийг олон хэлбэрээр дэмжиж байгаа хөрөнгө оруулалтын томоохон салбар юм. Уяач морь үеийн гэдэг бол ардаа маш олон салбарт хөрөнгө оруулж явдаг. Энийг бол тэгээ тухайлах юм бол одоо нэг сумын уяач маань нэг портер машинда түлшээ хийгээл дэлгүүрээсээ хүнсээ аваад хүүхдээ суулгаад ингээл яваад сумынхаа наадамд ирнэ. Сумынхаа наадмаас аймгийн наадамд ирнэ. Энэ хооронд эдийн засагт маш их одоо хувь нэмрээ бас оруулж байгаа. За цаашлах юм бол энэ уяач энэ морины чинь ямиг дагсан Монголын одоо энэ өв уламжлал эртний эдлэл энэ юмны чинь үн хан шиг бид нар Монголд авч үлдэж байгаа энэ бизнесмэнүүдийн маань бас маш их том гаяа байгаа гэж боддог. Одоо тэр хөөрөг байдаг юм уу? Тэгэл одоо тэр сайхан уламжлалт 32-тэй Монгол гутал гэх жишээний тэгэл дээл өмсгөл гэр бараа асар майхан тэр олон хүнийг ард нь салинжуулах зөвхөн хүмүүс зарим нь өнгөцгөн ойлгохтой бол зүгээр нэг цаг юугаа одоо цаг завтаа мөнгө төгрөгтэй гэж бодлоо. Үгүй энэ бол ерөөсөө тийм Монголын маань Монголдо үлдэж байна. Монголын өв соёл Монгол гэдэг улс бол энүүгээрээ дархлагдсан дэлхийд одоо Монгол гэдгээрээ үлдсэн гэдэг бахархал бол энэ ямыг бол энэ уяачид энэ бүх хүмүүс бол тээж байна. Энийний ард тэр гэр бараа байна. Тэр майхан сав одоо ойж барайл. Одоо тэгэл адгийн наазах нь чөдөр тушаа хазаар цолбуур ногтын хүртэл хийдэг тийм үйлдвэрлэлүүд байна шүү дээ. Тэгэл тэр
нэмнэ гэхэд одоо нарны нэмнээс ахуулаад тийм ээ хөлсний нэмнэ. За тэгэл өвлийн нэмнэ, зуны нэмнэ гэл энэ бүгдийн ард одоо жижиг бизнес эрхлэгчид гэр бүлийн хэмжээнд байдаг юм уу, жижиг дунд үйлдвэрийн хэмжээнд байдаг юм. Маш олон төрлийн юмд хөрөнгө оруулж явдаг. Том уул уурхай хажуугаар энэ бол бас том хөрөнгө оруулалт оруулж байгаа л гэж ойлгож байна. Ковид-19 зар дагалын идэгдэлтийн үеэр Монголын уяачид мөрдний имэр хандивын аян өрнүүлээ. За энэ ковид өвчний үед бол одоо манай уяачид, малчид бид бол бас улс орондоо бас энэ хүнд үйдэнд туслах ёстой гэдэг үгнээс уриалга гаргаад ханд цуглуулсан. Энэ маань бол уяачид, малчид маань маш өргөнөөр оролцож энэ ягаад маань дэмжиж 120 сая төгрөгийн одоо бэлэн мөнгөнд тусламжийг бол энэ өвчний гал голомтон дээр ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд одоо зориулъя гэж нэг санал нэгдээд онцгой комисс буюу эрүүл мэндийнхаа одоо яамд бол хандсан. За энэ өвчний үеэр бол манай Монгол улсын ерөнхийлөгч маань бол хятад улсад айлчилж очоод 30 мянган хонь бэлгэсэн. Энд бол манай аймаг уруулал одоо 50 хоньыг одоо бас хандуулж ингээд нийтдээ 3 мянган хонь бэлгэлэхээр бол бас ингээд шийдсэн байгаа. Тэгэхээр манай монголчууд буюу манай уяачдын одоо тэр ёсчуудаг өв уламжлалын юм а дээдэлтгийн одоо бас нэг илэрлээ. Энэ бол одоо бас хойд залуу үед манай одоо өв уламжлал одоо Монголынхаа одоо өв соёл юмыг авч үлдэхэд бол бас сэлгэржээ болохоор ийм сайхан үйл арга хэмжээ болсоо л гэж бодож байна. Энэ л хүүхдүүдэд эсэг өвд өсөн үлсэн энэ сайхан соёлыг өргөхийн тулд Монголын морин спорт уяачдын холбооны хөгжлийн бодлого шинжлэх ухаанч байх ёстой. Аливаа юм бол шинжлэх ухаанч үүднээс бол хандаж одоо хөгжүүлэх ёстой гэдэг үүднээс бид 3-4 байгууллагатай бол санамжчд гарын өсөг зураад одоо эрдэмтдийн зөвлөл байгуулсан. Одоо хөдөө аж ахуйн сургуулийн маань доктор, профессор, багш нар бид нартай бол хамтарч ажиллаж байгаа. Анагаах ухаан их сургууль маань одоо бас одоо хүүхдийн тал дээр, эрүүл мэндийн тал дээр бол хамтарч ажиллаж байна. Их жишээний манай одоо морины одоо энэ төрлийн энэ уралдаан тэмцээнүүд энэ өв соёл юмыг бол манай бусад салбарын маань эрдэмтэд мэргэд бусад төрлийн бус байгууллагууд маань бол бас хамтарч ажиллаж энийгээ дэмжиж хойч үедээ үлдээх тал дээр бол их сэтгэл зүтгэл гаргаж ажиллаж байгаа гэж ойлгож байна. 21 аймаг 330 сумандан салбартай дунд цөөхөн төрийн бус байгууллагын нэг бол Монголын морин спорт уяачдын холбоо. Бид бол аймагуудтайгаа бол түрүүчийн 4 жил бол нэлээд сайн хамтарч ажилласан. Одоо манай анх холд ерөнхийлөгч Сэргэлэн ерөнхий нарийн бичгийн дарга дартай бол Монгол 3000 гал одоо уяачдын улсын зөвлөгөөнийг аймаг төсвөрөөр нь явж хийж зөвлөгөө хийжсэн болвол энэ жилээс бид нар бол эхлээд 360 сумынхаа сумдын холбоотой хамтарч ажиллая. Уяачтайгаа нэг хүрчлэн одоо бүртгүүлжүүлъя. Энийгээ одоо цахим хэлбэрт оруулаад цахимаар бүртгүүлъя. Бид бол одоо 120 мянган орчим уяач гэдэг маань бол бас нэг таамаг тоо тэр хавьд байгаа гэдэг. Ерөнхийдөө яг одоо уяачтай бүртгэхээр яг хэд болох юм гэдгийг бид нар аймагуудаас эхэлсэн. Тэр ч утгаараа бид нар энэ зунаас эхлээд одоо манай тэргүүлэгчдээс эхлээд одоо Өвөр хангаа, Баян хонгор, Ара хангаа, Хинти, Доронт гэдэг аймагуудынхаа сумдаар бол явсан. Сумдаар явж ажиллахад бол сумаа дэмжих тэр суманд байгаа одоо уяачтайгаа одоо хамтарч ажиллах тэр мэдээлэл дутуу очдөг ийм юмнууд бол маш их ажиглагдсан. Тэгэхээр одоо бид бол гүйцээгээд бүх сумдтайгаа бол хамтарч ажиллана. За тэр чутгаараа бүх уяачтай бол одоо цахим хэлбэрээр бол бүртгүүлжүүлж бүр нэгдсэн одоо сүлжээнд оруулахаар ингэж зорьж ажиллаж байна. Монгол малыг бэлчээрийн нөхцөлд нь улам сайжруулж байгаа эрчимцэн мал аж ахуйн тодтомруулж жишээ бол шинэ Монгол ад. Эрчимцэн мал аж ахуй гэдэг бол одоо сүүлийн үед бол ашиг шимийн нэмэгдүүлэх одоо хонь дээрч адилхан, хөр дээрч адилхан бүгдийг нь бол одоо фермерийн маягаар бол үржүүлдэг нэг хэлбэр. За эрчимцэн мал аж ахуйг дан ганц одоо тэр зардал гаргаад тийм ээ маш их тэжээлээр юу яагаад ингээд нэг чиг шугамар бол явахгүй. Энэ одоо манай уяачид, манай адуучид энэ малчдын бэлчээрээр нь үржүүлээд байгаа энэ адууч нь өөр эрчимцэн мал аж ахуй гэж би боддог. Жишээ нь одоо энд миний адуун цэвэр гүүч байж л байна, 50% та адууч байж байна. Бүгд бэлчээрээр орж байгаа. Энэ адуу маань тухайн орчин, тухайн байгаль цаг ууртаа засан зохицоод
Тэгээ одоо зардал багтаагаар эрчимжүүлж байгаа. Тэгээ манай Монголын ард түмэн бол нэгээ бол моргүүр төсөөлөхий аргагүй. Мор гэдэг бол одоо мал адуу маань бол монголчуудын бас эдийн засгийн суур гэж үздэг. Бид бол эртэн дээрээсээ бэлчээр мал аж ахуй эзэмширсэн. Тэгээ мал ахуй маань одоо сайхан өсөж үржиж одоо энэ хүнд цаг үед одоо дэлхийд даяар нүүрлсэн энэ коронавирус гэдэг энэ хүнд өвчний үед ч гэсэн манай Монголын ард түмэн бол ажирахгүй давж байгаа. Бид бол одоо малтайгаа гурилтайгаа байхад бол ямар ч үеийг давнаа. Одоо энэ үед ч бид өсөж үзээгүй ийм сайхан ард түмэн. Энэ бол малын минь буян юм байнамаа. Тэгээд Монголын маань сайхан өсөж үржиж Монгол төмний маань энэ төрийнхөө сүлдэнд залсан мөрний босаа цагаан хэмэр Монголын ард түмэн биднийг ивэх болтугай гэж. Оронд Монголын уудам талд шивэн толгой гангасан сүргийн бэлчээр тэгэлсэн бидний энэ удаагийн яриа инхүү өндөрлөж байна. Эрийн хэмэр нэвтрүүлэгт маань Аймгийн Батсан бүрсмийн угуул Монголын морин спорт уяачны холбооны ерөнхийлөгч Монгол улсын дод мандаа уяач цогтын бат сайхан оролцлоо. Эрхэм үзэгч та бүхэн дайм бидэ эрийн хэмэр нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг төлөвлөлөө.